guys, юу яцхан Moko channel-ийн миний хамгийн анхны vlog-ыг үзэж байгаа та бүхэнд маш их баярлалаа. Бүгдийг туршиж үзсэн. Эдгээр аргууд маш их үр дүнтэй ч гэсэн би амьдралынхаа туршид үргэлж түүнийг хийгээд явж чадахгүй учраас энэ миний биед айгүй хор уршигтай. Тиймээс бид өдөр тутамдаа энгийн л амьдралын нэгэн хөвшлээрээ эрүүл байж чадах боломжтой. Ингээд маш их судалсны үндсэн дээр гаргасан. Маш энгийн хэдхэн типүүдэд та бүхэндээ танилцуулж байна. Та өглөө болгон үлийн илгэн дээр 2-оос дээш аяга ус ууж хөвших юм бол эдгээр маш олон давуу талуудыг өөртөө мэдрэх болно. Тийм ээ, амттан бол амьдралын утга учир шиг санагддаг байсан үе саяхан л байлаа. Харин одоо энгийн зүйл юм шиг тоохоо байсан байна. Мэдээж амттанг болиулахын тулд өөрийгөө заавал шийдэх хэрэгтэй болсон л доо. Та ч гэсэн тушаад үзээрэй. Дараагийн нэг чухал зүйл бол удаан идэх. Хэрвээ та хурдан иддэг бол яг одоо үүнийгээ болиулаарай. Яг гэвэл хурдан иддэг хүмүүс өөрийгөө цацны мэдж юусаа амждаггүй байх нэ. Хамгийн чухал зүйл бол оройн унтахаасаа 5 цагийн өмнө хоолоо идсэн байх ёстой шүү. Дасгал хөдөлгөөний тухай ойлголтыг өдөөс амархан. Та өдөрт юу идсэн түүнийхээ хэмжээгээр хөдлөх ёстой. Хэрвээ та маш их хэмжээгээр юм идсэн бол маш их хэмжээний хөдөлгөөн орно л гэсэн үг. Хөдөлгөөний хизээч илүүднэ гэж байдгүй. Та ядч л ирүүл байна. Сайн унтаж амрахгүй байх юм бол батарейн дууссан утастай яг адилхан. Тийм учраас та өдөрт 8 цагийг заавал унтаж өнгөрүүлээрэй. Энэ сэдв танд жоохон сонир санагдаж магадгүй. Гэхдээ энэ бол хамгийн чухал зүйл юм. Хүүшээ идэж болохгүй штэ яана идчихлээ гээл та өөрийгөө зовоогоо л хийнэ. Гэтэ санаа зовох зүйлгүй. Бидний амьдралд өчнөө л олон таамаглах үзүүлэлт болдог шүү дээ. Та их хэмжээний жинтэй байжгаад буцаад хурж байгаа бол заавал корсет юм уу одоо бүс заавал зүгээрээ. Яагаад гэвэл эмэгтэй хүнд бол тайл маш чухал. Монгол эмэгтэйчүүд маань бүгдээрээ бүс зүгээд явдаг байсан. Та юус ханж байгаах. Бүсээ зөв цагаар зүүх юм бол таны одоо унжсан гидсий чинь хагшаан тэгээд дээрээс нь тайлнаас чинь одоо багасгана. Тэгээд бүрийг хамгаалах давуу талуудтай шүү. Хэрэг корсетний талаар тусгаалan асуухыг хүсэх юм бол доор комент үлдээгээрэй. Хэрэг миний бичлэг таалагдсан бол subscribe хийгээд хонхон дээр дараарай. Танд цаг адилгүй мэдээлэл болно.